Ус цагуур орчин шинжилгээний газраас энэ үйл цас их унаж зарим нутгаар өвлжилт хүндэрч болцсошгүйг анхааруулж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон мал аж ахуйн салбарын 2020-оос 2021 оны өвлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуйн бодлогын хэрэгжлийг зохицуулах газрын дарга Батмөнхөөс тодрууллаа. Өнгөрсөн хавар ялангуяа одоо манай орны нийт нутгийн нэг 70 орчим хувьд нь бол харьцангуй одоо урд тунд сайтай. За 30 орчим хувьд нь бол олон жилийн дундаас бага хурд тундастай байсан учраас 6 аймгийн одоо хэмжээнд ерөн зуршлаг бол тааруу гантай бол байсан. За тухайлах юм бол Говьалтай, Баян-Хонгор, Өмнөговь, Дундговь, за Өр-Хангаа, Ар-Хангаа гэсэн энэ аймагуудад бол зуншлагын байдал хүндэрсэн. За энэ зуншлагын байдал хүндэрсэн. За өвлжилтийн байдал хүндрэх төлөвтэй аймагуудад бол яам бол бас тодорхой өвлжилт аваржилтыг даван туулахад одоо өвлийн эрсдлийг бууруулах чиглэлээр бол тодорхой ажлуудыг бол зохион байгуулж байгаа. За өнөөдрийн төвшөнд аваад үзэх юм бол манай орны малчид, иргэд ер нь бол өөрсдийнхөө хэмжээнд өвс тэжээлийн одоо нөөц бэлтгэх ажлыг бол хийж байна. За өнөөдрийн байдлаар авсан мэдээллээр ер нь бол өвс бэлтгэл, өвс тэжээл бэлтгэлийн ажлын хэмжээ бол нэг 40 орчим хувь байгаа. За аймаг сумын аюулгүй нөөц бэлтгэх ажил бол эд явагдаж байна. За өнөөдрийн байдлаар нэг 10 гаруй хувьтай бол байгаа. Тийм учраас бол аймаг орон нутаг, за сум аймаг сумын аюулгүй нөөц бүрдүүлэх талаар бол ер нь ажлыг бол эрчимжүүлэх шаардлагатай гэж яамнаас бол сайд зөвлөмж одоо хөрвүүлсэн байгаа, зөвлөмж өгсөн байгаа. За мөн одоо энэ жилийн одоо бидний хамгийн гол ажил бол энэ өвлжилт аваржилтын одоо хэрэгжилтийн эрсдлийг даван туулахад бид хэдийн хэмжээний одоо малыг өвлжүүлэх гэдэг асуудал нь бол хамгийн чухал байгаа. Бид одоо өвөл болон хаврын одоо бэлчээрийн даацад одоо тохирсон малыг өвлжүүлж хавржуулах юм одоо бодит шаардлага бол байгаа. За энэ хүрээндээ бол яам одоо мал аж ахуйн салбарын бодлогын хүрээнд бид нар энэ жил бол нэг 25 орчим сэтэлгөө малыг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах ийм бол бас бодлогын арга хэмжээг бол төлөвлөсөн байгаа. За энэ хүрээнд өнөөдрийн байдлаар бидний авсан одоо орон нутгаас авсан бодит мэдээллээр нэг 20 орчим сая толгой малыг манай орон нутгийн одоо иргэд малчид ер нь эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах ийм шаардлагатай байна гэсэн ийм одоо мэдээлэл гаргасан байгаа. За энэ дүнгээс аваад үзэх юм бол одоо хамгийн хүндрэлтэй байгаа одоо Баян-Хонгор аймаг, Загантай одоо цуссан одоо намарчж байгаа. За Өр-Хангаа аймаг бол тус бүрдээ ер нь 2 орчим сая толгой малыг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах гэсэн ийм саналуудыг бол тавьсан байгаа. За нөгөө нэг гол асуудал нь бол мөн одоо аймаг орон нутгаас авсан одоо мэдээллээр энэ жил 8.3 сая толгой малыг отроор өвлжүүлэх ийм одоо санал бол ирсэн байгаа. За отроор өвлжих малыг бол бид нар дөрвөн газарт бол хувааж одоо отроор өвлжүүлж хавржуулах ийм зохицуултын арга хэмжээтэй авч байгаа. За нэгдүгээрт нь бол улсын тусгай хамгаалалттай газар гэж байгаа. За хоёрдугаарт нь бол хөлийн зурвас газар гэж байгаа. За гуравдугаарт нь бол улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг. За дөрөвдүгээрт нь бол орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг гэсэн ийм дөрвөн өөрөөр хэлбэл бүсэд одоо отроор өвлжүүлэх малыг зохицуулан зохион байгуулах ажлыг бол хийж байна. За тусгай хамгаалалттай болон хөлийн зурвас газарт малыг одоо өвлжүүлэх, хавржуулах энэ асуудлыг бол бид нар байгаль орчин аялал жуулчлалын яам. За дээр нь бол хэл хамгаалах ерөнхий газартай хамтран хэдэн одоо малчин хэдийн хэмжээний малтайгаа орох боломж байна гэдгийг бол бид нар бас одоо судалж байгаа. Энэ дээр бол бэлчээрийн даацтай нэлээд болон малыг өвлжүүлж хавржуулах энэ ажлыг бол зохион байгуулахаар бол төлөвлөж байгаа.